За сайн байцгаана уу. Шинэ оны минь төргийа. За та бүхэн 2026 онд хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөж, арвижиж, хуримтлаа ихсгий гэж бол бодож байгаа юм. За үүний хамгийн том сувг бол мэдээж хөрөнгийн зах зээл гэж байдаг. За тэгвэл хөрөнгийн зах зээл рүү мөнгө хийхдээ юуг анхаарах вэ? Би та бүхэнд нэг жишээ ярьж өгье. 2018 онд манай сургалтанд 80 хүрсэн өвөө сургалтанд сууж ирсэн. Тэр хүн 2015 онд 3 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. 25 сая төгрөгийг хөрөнгийн бирж рүү хувьцаа авсан. За тэгвэл яаж шийдвэр гаргасан бэ гэхээр тухайн үеийн банкнд хамааралтай брокер дээр очиж хувьцааг авсан. За мэдээж ах бол хөрөнгийн зах зээл болон хувьцааны судалгаа байхгүй учраас брокероосоо би ямар хувьцаа авах вэ гэдэг зүйлийг асуусан ба. Тэгэнгүүт брокерийн ажилтан тухайн үеийн хамгийн сайн гэж бодсон одоо цайны хувьцаанууд гэж байдаг. Апу аав, говь аав, сүү аав, таван толгой аав, багнуур аав гэдэг хувьцаануудыг санал болгосон. Тэр санал болгосон хувьцаануудаар багц бүрдүүлж орсон байна. Ингээд 3 жилийн дараа ямар үр дүнд хүрсэн бэ гэхээр ах 5 сая төгрөгтэй үлдсэн байна. Хувьцааны үнэлгээ нь. Ах төвчээр алдаад зархад 20 саяын алдагдал 3 жилийн өмнөх 5 сая, 3 жилийн дараах 5 саяын инфляцид идэгдсэн мөнгө авсан. Энэ ах ахиж хизээж хувьцаар орохгүй. Тэгвэл танд ч гэсэн ийм байдал үүсэх боломжтой. Та хувьцаа авах гэж байгаа болвол брокерийн ажилтнаас биш судалгаа шинжилгээ хийж хөрөнгө оруулалтыг хийгээрэй. Авсан болон өсдгүү гэдгийг бас анхаараарай.